За. За. Энийг ийм бичлэг оруулж байгаа. Нэг ийм юу болчих. 27 бичлэгтэй 30 subscriberтай юм байна. Тэг би ч нэг тоохгүй, энийг тоохгүй гэсэн чинь бас сүлдээ тоод юм байна. 30 гэдэг чи одоо миний хувьд бол айгүй бас хөрхөө. Жохон ч гэсэн хүн нэмэгдээд нь шүү дээ. Тэгээд бодсон юм аа ингээд энэ одоо цөөхөн цөөхөж байх уу? Одоохондоо бол би 30 дагагчтай бол 30 бичлэгтэй бай энэ гэсэн нэг тийм жижигхэн хүүхдийн санаа бодсон. Тэгээд өнөөдөр одоо 3 бодлого ботхоос. Тэгээ одоо нэг бодлого нэг бичлэг байхаар явах боломжтой болсон. Нэг хугацааны хязгаарлалт байхгүй тийм юутай болсон. Юу лээ? Бичдэг тийм програмтай болсон. Open source шүү. Нэр нь юу лээ? OBS гэдэг. OBS гэдэг. Open source тэгээ free. За 24 дээр зогссон байгаа. Одоо 30 дахь бодлого. За багийн да болон нийт subscriber-уудаа зориулаад бодох нэ гэсэн чинь манай интернет ячаа. За 25 дээр зогссон байгаа. Одоо 24 дээр зогссон байгаа. Одоо 25-ыг бодъё. За энэ ингэж байна. 1000 оронтой Fibonacci гин таа гэнэ тэ. За Fibonacci-гийн дараалал нэг юм recurrent метод байдаг. Тэгээд F1 болон F2-ыг 1 гэж үзье тэ. 1 гэдэг тэ. За тэгээд эхний 12 Fibonacci-гийн тоо энэ байна тэ. Өмнөх хоёрынхаа нийлбэртэй тэнцээ яваад байдаг шүү дээ. За тэгээд 12 дахь тоо бол хамгийн анхны 3 оронтой гишүүн гэж байгаа байхгүй тий. За тэгэх юм бол одоо Fibonacci-гийн дараалал чи хязгааргүй гэж үзэх юм бол хамгийн анхны 3 оронтой гишүүн бол 12, хамгийн анхны 2 оронтой гишүүн бол 7 тий. Тэгвэл 1000 оронтой Fibonacci-гийн дарааллын одоо 1000 оронтой тэгээ 1000 цифртэй гэсэн үг шүү дээ. 1000 оронтой тоон хамгийн анхны 1000 оронтой тооны дугаар нь хэдвэ гэж байна. Одоо энийг явсаар 1000 оронтой тоолох нь шүү дээ. Тэгэнгүүт F-ийн дотлын индекс нь хэдвэ гэж. За олон оронтой тооны үйлдэлийг бол хийх зөндөө олоодаа хийсэн шүү дээ. Одоо бол энэ бодлогын хувьд бол олон оронтой тоо биш. Гэхээсээ илүү энэ чи динамик програмчлалын нэг хэлбэр шүү дээ. Тэгээд юу яа? Нэг арай өөрөөр бодож үзье. За нэг ийм байдлаар 1000 ч юм уу те 1024 ч юм оронтой нэг юм массив байлаа гэж үзье л да. Тэгэх юм бол бид нар 3-ыг л ашиглая. Өнөө бол энийг бол ингэж ашиглаж болно л да. Би за хит чинь те. За 1000 дахь нь 1000 байхад болох уу? 1000 ч юм уу? За магадгүй 100000 дахь ч юм уу? 100000 ийм орчтой ийм массив зарлахад ер нь бол юг олно л да. Олчин л да. Easy те. Нэг олон онтой тагаа нэмж хасдаг үйлдэл хийгээд. Гэтэ нэг зөвөр гурван юугаар хийж үзье гэж бодож байна л да. Гурвахнаар тэгээд хамгийн эхлээд тэгдгөөрх тоон 1 те. Дараа нь тэг гэдэг нь манай 1 гэсэн үг шүү дээ. Нэгдүгээрх юуны Fibonacci-гийн дарааллын эхний тоон. Тэгээ нэгдүгээр индекс бас 1. За 2 нь хэд вэ? За тэгэнгүүт 2 нь бол 2 шүү дээ тий. За тэгэнгүүт одоо 3 биш. Буцаагаад одоо би бол эхлээд бол тэг дээр нэмэх нь 1-ийг олоод 2 руу хийжсэн тий. Одоо 1 дээр нэмэх нь 2-ыг тэг рүү хий. Дараа нь 2 дээр нэмэх нь тэгийг 1 рүү хий. Дараа нь
буцаагаад тэг дээр нэмэх нэгийг хоёрлоо хий. Гэх мэтчлээ ингээд давтаад яваад бай гэж байгаа байхгүй. Нөгөө эргэлт маркийн цикл маркийн. Тэгэхээр санах аяга хэмнэн. За ингэж хий. гэж байгаа юм тий. За. Энийг яцаа. Нэг хөө. Энэ индекс үчээ. За тэгэхээр санах аяга бол нэлийн хэмнэх боломжтой болж байгаа гэсэн. За. За тэр нөгөө юуг аав штт. За энд 3 урттай л ахт болчихё. Тэгээд гэж бид нар бол 1000 урттай болонгот л зогсооч. За лин тус бүрийнх нь уртыг ийшээ хадгалаа. За тэгээд за мэдээж нэг индекс аваад явна. Бид нэг тоо сандаг те. Сансан гэдэг юм аавна. За анхны утга 0 лин 0 бол 1 те. Фибоначчигийн дарааллын 1-р элементийг одоо анхны утга нөх гэж байна. Тэгээд А-гийн 0-ийн урт нь 1 гээ. За одоо нөгөө хоёр дахь гишүүн нь бол яг адилхан. За тэгээд за манай индекс бол 3-аас эхлээд явчихна. Тэгээд за нэг дахь хоёр дахь гурав дахь гэж. За 1 2 ингэж нэг арай гоёор нэрлэнэ. X Y Z гэж. X нь одоохондоо тэг байна. Тэг Y нь болохоор 1 байна. Z нь болохоор 2 байна гэсэн. Өөрөөр хэлбэл эндээс би юу хийх гээд байгаа вэ гэхээр X-ийг Y дээр нэмээд Z-дүүгээрхийг гаргаа гэдэг индексүүдээ ийшээ хийж байгаа гэсэн. За тэгээд л ерөнхийдөө давтчихсан да. Тэнцүү 3. За дуусах нөхцөл байхгүй. За мэдээж одоо бид нэр юу яах гэж байгаа юм чинь Z-ийнхаа уртыг тэгч. Тэгхгүй. А-гийн бид нар энэ Z-ийг олох гэж байгаа. Тэгэхээр X дэх болон Y дэх элементийн хувьд бол X болон Y нь бол хамгийн хоёр дахь нэмэгдэж байгаа нэмэгдэхүүн нь арай урт оронтой байна гэж байх нь ойлгомжтой. Тэгэхээр тэрний уртыг өгч. За. Тэгээд ингэ чинь нөгөө сансан маань ялаа. Ингэ шүү дээ. Тэнгүүтээ Why? За ингэдэг баха те нэмэх юм чи. За А-гийн Z тэнцүү А-гийн X дээр нэмэх нь А-гийн Y нэмэх нь сансан. Тэгээд А-гийн тэгээд сансан маань болохоор А-гийн Z-ийн гэлээ. Тэгээ А-гийн юу вэ? Индексүүдээ тавиагүй шүү. За нэг ингэсгээ авчиж. За. Сансан маань болохоор бид нэр бүхэл хэсгийг аавна. Санана. За тэгээд энэ өөрөө болохоор автоос үлдэгдэлнэ. Эндээ үлдэн орон дээрээ үлдэнэ. За ингэ авчиж байгаа. Хэрвээ сансан маань тэгээс ирсэх байвал иймэрхүү юм байна шүү дээ. За. Тэгээс ирсэх байвал А-гийн Z-ийн
Хэддгээр орон байх гэхээр Агийн, Клингийн. За би саяхан энийг бичсэн болохоор аюу сайн санаад байна л да. Саяхан энэ олон орон зайны үйлдэлийг хийсэн шүү дээ. Сонсон болгоод биг. За тэгээд 2 тоо нэмэл байгаа юм чинь энэ хизээч нэг орон одоо юу гэдгийг 999 оронтой байжсэн нэг 1001 оронтой олчихгүй л дээ. Ятгч байсан 1000 гэдэг орныг бол алгасахгүй л гэсэн. За тэгэхээр ингээ Агийн Z-ийн энэ урт нь таах зүгээр тэнцүүг нь оруулаад шалгачтай. За ингэвэл бид нар хариу олцсон гэсэгтэй. Ийшээ орж ирэх юм бол бид нэр шийдгүү те. Тэгээ ийшээ хизээч орохгүй гэсэн үг л дээ. За тэгээд аяга хийлээд тэгээд програмаас өгсөч. Орныгийнх нь 5000 болчихвол гэсэн үг шүү дээ. За үгүй бол хэрвээ зэтэн 2 байвал одоо бид нэр шилжилтээ хийх ёстой шүү дээ. 2 байвал x нь 1 болоод y нь 2 болоод z маань тэг болох ёстой тий. x-тэй тэнцүү 1, y-тэй тэнцүү 2, z-тэй тэнцүү тэг. If ийм байвал z нь 1 байвал 1 байвал ийм байвал ингэнтэй. Тэгээ 1 байвал x нь тэг болоод y нь 1 болоод z нь 2 болно. За үдсэн ганцхан тохиолдол шүү дээ. Тэр нь болохоор тэр нь мэдээж x нь 2, y нь тэг, z нь 1 болно гэсэн. За тэгэхээр ингээд орхичихно л та. За энэ ажиллах хаа. Энэ бодлоор хөрхий. STD. Юу тэгдгээр индекст нь утгаагүй шүү дээ. За. Тэгдэх тооны 1 дэх тооны тэгдгээр цифр гэж байгаа те. Ямар халтай гаш. За. Юу вэ? Ашгүй. Жэйгээ зарлаагүй. Жэй. За. Ой. Шагаал алтай гаргаж байна. За бичлэг маань аль хэдийн 13 минут болцсон байна. За энэ 4782 энэ тэ. За. Яа нэг ингээд би энэ 7 минут цааны нэмэх үйлдэлийг ер нь бол нэг ингээл. Ер нь баг бахан хийсэн болох. Гарчлаа дөө. Цээжилчлээ дөө. Уг нь мартцсан байсан чинь. За ингэж нэг бодож болж байна. Тэгээд нэг тийм хэцүү бол биш л дээ. За ингээд 25 дуслаа.